Бөөр нь бие махбодын шингэнийг шүүж хортой бодисыг цэвэрлэдэг эрхтэй юм. Хүний цусан дах хортой бодис шингэн бөөрийн түүцгэн цэргэж нэрлэгддэг хялгасан судасны өргөмц системээр дамжин бөөрийн бүрхөвчөнд очдог. Бөөрийн олон тооны бүрхөвчээсээ бөөрөнд хуримтлагдаж байгаад шээс хэлбэрээр гадагшилдаг. Удаа дараалан халдвар авсан эсвэл удаан хугацаанд халдвартай байсны үр дүнд дархлын систем доголдон аюул үүсэх хэрэгсэл бүрддэг. Бөөрийн өвчин дэлхийн янз бүрийн улс орны хүн амын дунд элбэг тохиолддог өвчин юм. Бөөр шээсний замын халдвар нь нэлээд өргөн тархсан өвчнүүдийн тоонд ордог. Халдвар, өрөвслийн гаралтай бөөр шээсний замын эмгэг манай улсын хүн амын дунд элбэг тохиолдож байна. Ингээд мэргэжлийн эмчээр анхаарлаа хандуулъя. Пиелонефрит буюу халдварын дараах гаралтай бөөрийн өрөвсөл өвчний талаар ярих гэж байна. Энэ өвчин яг яаж үүсдэг вэ гэхээр өргөмөц босны янгаар үүсгдэг. Бөөрийн аягнзар твшинзрийн салц бүрхэж завсрын эдийн өрөвсүүлдэг тийм өвчин байгаа. За энэ өвчний одоо манай Монгол улсад гэх юм бол цаг өөр орчин ажил амьдралын нөхцөл зан зашил зэрэгтэй холбоотойгоор одоо энэ өвчин сүүл манай Монгол улсад илүү их тэм дэлгэрэн хөгжиж байгаа. Тэгээд хүндрэлэн гэх юм бол цусны даралт ихсэлт бөөрийн архаг дутагдал зэрэг хүндрэлүүдээр сүүлийн жилүүд нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид олж тогтоосон байгаа. Тэгээд пиелонефрит над хүн амд их тархсан өвчин. Тэгээд халдвараар үүсгэгдсэн амьсгалын замын өвчний дараа 2 дугаар байранд ордог тийм өвчин байгаа. Пиелонефрит нь одоо анхдаж хоёртогч гэж хоёр ангилдаг байгаа. За анхдаж гэхээр одоо нөгөө шээсний зам саадгүй дүүсэж байгаа. Энд ихвчлэн эмэгтэйчүүд илүү өртдөг байгаа. За эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцааг авч үзье гэвэл 5-ыг харьцах 1 харьцаатай өвчлөлтэй өвчин байгаа. Эмэгтэйчүүд илүү 5 дахин илүү өвчлөлдөг. Энэ нь одоо яагаад тийм юм ялгаатай байна вэ гэхээр одоо шээс бэлгийн замын эрхтний бүтцийн онцлог тэгээ мөн одоо шээсний сөөргөө одоо шээсний эрэх урсгал зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр одоо эмэгтэй хүмүүст илүү тохиолддог байгаа. За мөн одоо нөгөө эмэгтэйчд яагаад илүү тохиолддог гэхээр нөгөө эцэгтэй тийм 3 үе байдаг. Бэлгийн божилтын үе, тэгээд бэлгийн божилтын үе, нөхөрт гарах үе, жирэмсэлд төрөх үед гэхэд илүү их тохиолддог пиелонефрит өвчин байгаа юм аа. За хүүхдэд гэх юм бол охтууд мөн илүү хөвжилдөг, хөвгүүдэд бага хөвжилдөг тийм онцлогтой байгаа. За одоо энэ пиелонефрит өвчин нь одоо ихэнх хүмүүс шин тэмдэг бүдэг тэгээд ерөөс мэддэхгүй явж байгаа хожим үедээ онцлогддог тийм өвчин байгаа. Тэгээд хожим үедээ онцлогддог хүмүүс гемодиализ буюу бөөр шижүүлэн суулгах зэрэг эмчилгээнүүд хийгддэг хүндрэл дагуулсан өвчин байгаамаа. За эрт онцлохын тулд мэдээж шээсний ерөнхий шинжилгээ хийх шаардлагатай. Шээсний ерөнхий шинжилгээнд бактери илэрсэн эсэг мөн одоо уураг алдсаж байгаа эсэхээ заавал хянуулах шаардлагатай. Ер нь жилд 1 удаа урьдчилан сэргийлэгч журмаар ер нь шээсний ерөнхий шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Хэрвээ ингэ шээсний ерөнхий шинжилгээ өөрчлөлт илэрсэн тохиолдолд одоо хөвлийн яхаа бөөрийг одоо нөгөө чант авиахаар харж өнөж бөөрийн аягнзар твшинзрийн өрөвсөлд тэгээд давсанд голонд байгаа эсхийг хардаг байгаа. За эмэлзүү нь ойр ойрхон олон удаа шээдэг, халуурдаг, одоо ерөнхий хорлогын шинжүүд болох халуурдаг, бие ядарч суйлддаг тийм шинжүүд илэрдэг байгаа. Мөн одоо олон жил ингээд дамжирч байгаа өвчтөнгүүд нүдний цогц сэлтгэр хамгсан байдалтай шилбэр баг зэрэг хаван үүссэн тийм байдалтай байдаг аа эмэлзүүд. Мөн шээсний өнгө, хэмжээ, үнэр, булангартай эсхийг бас харж ажиллах шаардлагатай байдаг. Ер нь цистит гэдэг өвчнөөс ялгаа онцлох шаардлагатай байдаг. Цистит гэдэг нь давсганы үрслийг өөрөөр хэлдэг байгаа. Шинэ тэмдгийн хувьд ер нь төстэй илэрдэг, шээсний сүвээр өвдөх илэрдэг байгаа. Тэгээд ер нь пиелонефритийн тийм өвчлүүдээ яг ерөнхий нян гэж байдаг. Энэ гисний сахванзар буюу E. coli гэх нэм үүсгэгддэг байгаа. Энэ нянгаар яаж үүсгдэг гол онцлог гэх юм бол одоо нөгөө E. coli шууд давсганд өсөх замаар үржин оншроод цаашаага бөөрийн аягнзар твшинзэрд очиж тэг өрөвсүүлдэг тийм өвчин байгаа маа E. coli гэж. Тэгээ нөгөө давсганы өрөвслөөс ялгаа онцлох шаардлагатай байдаг байгаа. Цэтэс ялгаатай байгаа. За манай одоо Монгол улсад тэгэхээр цаг өөр бол үнэхээр тийм 4 удирлын нөхцөл явагддаг, маш хөөрхөн нөхцөл явагддаг байгаа. Тэгээд энэний шалтгааны улмаас эрэгтэй эмэгтэйгүү доороосоо даарах мөн гол тийм эрсдэл хүчин зүйл болж өгж байгаа. Хамгийн гол нь доороосоо даарахгүй байх шаардлагатай. Хоёр дахь хүчин зүйл нь гэх юм бол удаан тийм суух эсвэл босоо суугаа ажил хийж байгаа хүмүүст илүү төрхөө тохиолддог тийм өвчин байгаа.
одоо муу одоо нөгөө чихрийн шижин артерийн даралт ихсэлтэй хүмүүс давхар пилонефритээр өвчлөх хэрэгсэл өндөртэй байдаг байгаа. Пилонефритээр өвчлөөд ихэнх үедээ ерөөс оншин мэддэггүй явж хожим үедээ оншигдсан тохиолдолд бөөрийн суудсанд тийм хатангашил явагдаад бөөрийн суудсан нарийнсантай холбоотойгоор хоёр дахьчаар артерийн даралт ихсэх тийм нөхцөл болж өгдөг. За артерийн даралт ихсэлтийг одоо бусад одоо хоёр дахь шалтгаанаар үүссэн артерийн даралт ихсэлтээс ялгах онцлогоо гэх юм бол одоо нөгөө диастолын даралт нь бага зэрэг өндөр байдаг. Тэгээд олон жилийн артерийн даралт ихсэж байгаа холбоотойгоор тийм янз бүрийн эмэнд буухгүй тийм нөхцөл бүрдэж өгж байгаа. Аль болох ихэнх үед нь сайн оншилж, эмчилж явснаар хожим үедээ бөөршүүлэн суулгах, гемодилиз зэрэг эмчилгээнд орохгүй тийм урьдчилан сэргийлэх тийм талтай байгаа. За энэ пилонефрит буюу халдвараар үүсгэсэн бөөрийн өрөвслөн гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй өвчин байгаа. Заавал шээсний өрхөн шинжилгээ хийлгэж байж, ерөнхий мэргэжлийн эмчид үзүүлж одоо тухайн одоо эмч нь янз бүрийн халдварын эсрэг антибиотик зэрэг эмчилгээ хийгддэг учраас заавал мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Ер нь их үедээ онцлогдсон тийм пилонефритийг эмчилгээний тулд одоо эхний 3 сард тогтмол хяналтанд байна. Ер нь 1 жилдээ сайн ингээд тогтмол хяналтанд байлгаж 1 сард 2 удаа шээсний өрхөн шинжилгээр хянагддаг тийм өвчин байгаа их үедээ. Хэрвээ сайн ингээд эмчлэгдэхгүй дутуу эмчилсэн тохиолдолд архаг пилонефритээр өвчлөх хэрэгсэл байдаг. Архаг пилонефрит гэхээр одоо тухайн одоо нэг доороосоо даарах ч юм уу, жиндэх тэгээд бага зэрэг өтгөн кофе зэрэг хэрэглэсний улмаас одоо архаг пилонефритэн сэтэрдэг байгаа. Дархлаа муудах тийм сэтэрдэг өвчин байгаа. За одоо пилонефритэн зочмог болон архаг гэсэн хоёр үе шаттайгаар явагддаг байгаа. Зочмог үед нь эмэлзүүд өндөр халуурах, ерөнхий орлогын шинжүүд илэрдэг байгаа. Халуурах, ядарч суйлдах зэрэг тийм шин тэмдэг илэрдэг байгаа. Мөн одоо хэсэг газар шинж болох, ууз нураагаар өвдөх, шилбэр хавгнах, нүдний цогц сэлгэр болох тийм шин тэмдгүүд илэрдэг байгаа өвчин юм аа. За зочмог үед нь эмчилгээг сайн авснараа цаашдаа архаг пилонефритэд даамжрын тэм нөхцөл байхгүй. Монголчуудын хувьд гэх юм бол зочмог үед нь сайн эмчилгээ аваагүй нь улмаас архаг пилонефрит өвчнөд хурдан тэм хэрэгждэг талтай байгаа. Тэгээ байнгын диспансерын хяналтанд 1 сард 2 удаа шээсний өрхөн шинжилгээ өгж хянуулж, ерөнхий мэргэжлийн эмчээр хянуулж цаашдаа хэвлээ яахаа зэрэг шинжилгээ тогтмол хийлгэснээр эмчит хянуулснараа 6 сард 1 удаа шээсний өрхөн шинжилгээ цаашлбал жилд 1 удаа шээсний өрхөн шинжилгээ заавал хянуулах шаардлагатай байдаг байгаа. За ерөнхий эмчилгээ гэх юм бол эмийн болон эмийн бус эмчилгээж байдаг. Эмийн эмчилгээ гэвэл халдрын гаралтай антибиотик хэрэглэх. Эмийн бус эмчилгээ гэх юм бол хоол эмчилгээ байгаа. Одоо өтгөн хоол, кофе, өтгөн хоол, өтгөн шүл зэргийг хэрэглэж болохгүй, улам даамжруулах хандлагатай байдаг. Мөн одоо нөгөө уураас севдэг бүтээгдэхүүн хэрэглэж одоо нөгөө бөөр цэвэрлэх тийм уураас севдгийн ургамлын цай гэж байдаг. Тэрийг тогтмол уух шаардлагатай байдаг байгаа. Мөн одоо цусны даралт ихсэлтэй бол цусны даралтыг 130 дээдлийн даралт, доолын даралт нь 80 байх тийм шаардлагатай байдаг байгаа. Тэгээ мөн хоолын эмчилгээнд дэр гэх юм бол одоо витаминлэг хоолнууд болох ногоо агуулсан тийм хоолнууд байгаа. Жишээлбэл бууцай, тэгээ цэцэгт байцаа зэрэг тогтмол хоолндоо хэрэглэх шаардлагатай. Мөн сүү, цагаан эдээ, каль, эрдэс нөхөх, кальц нөхөх тийм хоол унд хэрэглэх шаардлагатай байдаг байгаа. Бага насны хүүхдэд өдөрт 1.5 литр шингэн уухам зайлшгүй их шаардлагатай байдаг. Пилонефрит үржилсэн бол 1.5 литрээс 2 литрээр шингэн юм савих. Одоо энд нь компот, цангис агуулсан шүүс зэрэг ууж болно. Харин том хүмүүс гэх юм бол 2-3 литр шингэн зайлшгүй уух шаардлагатай. Тэгснээр хорийг гадагшлуулах энэ чухал шаардлагатай арга юм аа.